За. Нүүдлийн галтойгоо хэдэн сараас хойш, бараг 5 сараас хойш ерөөсөө нэг ч видео оруулсангүй. За 2020 оны 8 сарын 9-нд хөвсгөл рүү явсан бичлэгийг одоо нэг юм үзүүлдэм билүү гэж бодоод. Тэгэхгүй бол ер нь мангар удчлаа л да, нэг 2 тэгэл 8 сард зуны яг гоё үеийг эргэж санах хэрэгтэй байх гэж бодож байна. Өнөөдөр гадаа цаас орж байна. Нилээ даарч байгаа байх гэж бодож байна. Бүгдээрээ зуныг эргэн санаа. Яг одоо монтажа хийж байгаа. Энэ хажууд. За яа. Климат цайгаа угаарай. За баярлалаа. Ажилласаа эцгээр. За мөгий. Хаус нь. Энд өнөөдөр хоол хийх болсон шалтгаан гэх юм уу? Яагаад хийх болцсон нэр нөхцөлөө хэлэхгүй бол мөгийн ядаргатад уул амарчий гэж утсаж. Заавал хоол хиймээр юм гэдэг. Одоо энэ өөрөө нааш хийж хажууд чавч хийх юм байна. Тэгвэл амар хий. Уул нь амарчихсэн тийм ээ. Тэгсэн ч шүү дээ. Гүйгүй тэгээд давхар хоол хийж авах гэж хэцүү шүү дээ. Яг чингээ задлаж өгч за та хоёр бич байгаа. Тэгээд юу ялаа? Хөвсгөл рүү хотоос гараад давшаар хагаад ирсэн чинь хөвсгөлд юу яж байгаа байхгүй 10 төгөлөд ирж байгаа 9:40-гээд дэлгүүрт орсон чинь дэлгүүр нь 10 цагт хаалга хаадаг нэ. Тэгээд нэг 15 минутын хугацаанд материалуудаа сонгоод ингээд нааш гарах гэсэн чинь яг ингээд цаг тусч ингээд нааш цааш гүйж юм хайсаар байгаа бүх материалууд нь дотор нэгдүгээр зөвхөн хэдхэн мөч авсан. Тэгээд ийм нэг юм нэ спайси соус аваад гүчүүжээ хайгаад болоо. За тэгээд нэг юм наса кимчи нэг юм улаан перц өөр юу ч байхгүй. Ерөөсөө яг иймэрхүү юмнуудтай л баах юм эренгүүтэй. За хатгал дээр байдаг одоо хатгал дээр үйл ажиллагаа эхлээд за баярлалаа. Одоо энэ чинь 2 дахь жилдээ байлоо те. 2 дахь жилдээ ажиллаж байгаа Leona Resort гэж газарт ингээд ирээд эднийхэнд нэлээ эрхэлж байгаад одоо хамаг юмудаа бэлдүүлж авсан. Давс сэлсэн чихэр. За өнөөдөр болохоор түрөө нөгөө нуур ойд явж байгаад ийм мөөг болсон. Энийг болохоор Масленка гэдэг гэсэн очирт гээд Facebook-ийн найз асуусан чинь за наад чинь жоохон том болцсон байна. Өт идсэн байж магадгүй. Гэхдээ өтийн аягүй сайн цэвэрлээд идчихэд махтай хуурахад янзын гоё амтардаг гэсэн. За тэгээд Леоногийнхнаасаа гуйж байгаад төмөс авлаа, луун авлаа, сонгон авлаа тий. За хамаг юм л бэлдүүлчихлээ эргэлж байгаа. За одоо болохоор тэгээд тактилаа хийн гэж үзэндээ. Хүчүүж байгаа бол яг солонгосын нь бол үнэхээр олдсон бүх хүсгэл.
Тэгээ 10 цагт дэлгүүрээ хаагаад гарах хэрэгтэй байдаг шүү. Тэгээд хамаг юм яарусаар тас. Тэгээ энэ өнөр нь бол хүчүүжантай ерөнхийдөө жоохон төстэй юм байна. Тэгээ одоо байгаль материалыг ашиглаад хоолыг төсөөр ямарч арга байхгүй. Би бол нэг жоохон мөч авсан. Тэгээд мөчөө жоохон шулж хагаад махыг гаргачаад ясын нь бол хамтдаа хийгээд чанчнаа гэсэн юм бодолтой юм да. Фактори танд бол орох хамтлагчнууд нь ер нь бол ойлгомжтой да. Күчүүжан байна. За улаан перц жоохон хийж болж байна. Тэгээд дээрэс нь давс хэлсэн ч ихэр уулын цагаангаа сармис сонгоно гэж байдаг юм байна. Тэгээд бас зарим минут бол яг юм хөдөө ирчээд ямар одоо хайгаад болтохгүй хатгал руу хүртэл явъя гэсэн нэг юм саналтай хүртэл явж үзлээ шүү дээ. Манай оператор юудаас юу ч ярихгүй байх. Ганцаараа чи юу ярьж болно шүү дээ. Зүгээр бэлтгэлүүдээ ингээ хийж тэгээд сайхан ямаа бэлдэж тавьчаад хаалга гэлцүүлнэ. Энэ бол 5 мөч бол хөрхөл магтал болчих юм байна. Энэ чинь 3-4 хүний порцлох байхгүй. Болол. Нүүдлийн галтайгаа ойрд яагаад зогсцсон юм бэ? Манай найзууд үзчихсэн хүмүүс бас асууж байна. Тэгээд тэр хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд удахгүй бас арай өөр бичдэг дугааруудтай уулзсан гэж бодож байна. Сая ч нөгөө сонгуул гээд болцсон. Дээрээс нь Playtime дээр манай нөгөө хамт видео хийдэг хоёр маань Playtime виртуалын зураг авалт гээд бүтэн сар гараа алга болоод чихтэй ажилтаа. Тэгээд нөгөө хоёрыгоо би хүлээгээд байдаг. Тэгээ ойрноос бол ер нь эхлүүлнэ гэж ярьсан байгаа. Тэгээд эхлүүлэн дээ. А зүгээр дөрөвний порцонд бол түрүүн орцны юу харж байхад жишээлбэл 1 кг дахианы ямар ч төрлийн хамаагүй мах байж болно гэсэн мэт. Гэхдээ энэ удаад бол бид нэр өөр ямар ч болцоо байхгүй байгаа учраас 5 шиг юм мөч аваад тэгээд энэгүүрээ хийх гэж байгаа. Бага материал дээр юм хийчих зүгээр л та. Мөгийг бол яг зүгээр. Хей яцгаан. Мөг гэж ягч мөгийг. Мөг ярьж ойрхон сонсогддог юм да. Мөгийг бол жинхэнэ нөгөө юунаас ойл явж байгаа сая нэмэлтээр болчихж байгаа байхгүй. За махаа буцаагаад энэ л хийчихэ. Тэгээд дараа нь юу бас. Яг нэг фашн асууч болох. Чи вайн охо. За түүний охо. Вайн. Вайн уу. Чи нэг л класс юм. За. Чи пио хот. Амар шахаж штэ. Амар. За төмсийг бол шүү дээ. Иймэрхүү төмс байгаа учраас энийг нэг 2 юм уу за 4 ингээл жоон томхон шиг ирчээл өгч. Тэр тэнд угаасаа төмс томхон хэмжээтэй ирчээд ч болдгийг бас мэдж байгаа бах тий. А зарим нь бол ингэ 3 муу болно. Энэ нэрээс гоё амралтай байна. Тийм тий. Ер нь бол нэг амар рекламадад байгаа юм байхгүй шүү дээ. Ягаад тэгэхээр энд хүмүүс бол одоо хамгийн гоё байгальтай гэдэг юм очих газрыг хүмүүс жишээ нь жанхаач мөн хаах гэж бодоод. Энэ бол яг зандаа ойрхон. Тэгээд дээрэс нь яг ирсэн яг энэ үеийн орчиндөө бол маш гоё тухтай байна. Тэгээд хүмүүс сонирхол татхуус бас сонирхолтой байрнууд жишээ нь байж гэр байна. За модон байшин байна. Хамгийн гол онцлог хүмүүсийн одоо тренд болж зураг авах болоод байгаа тэр нөгөө бут хаус те. За баярлалаа. Хөвдөг байшин. Тэр өстэй янз бүр. Тэндээ жоохон байж байгаа. Тэвэтэрт энэ нөгөө алдж байгаа хамгийн боломжтой экстрал нэг юм байна л да. Мөгийн тэглэлээр бууж бах юм хос. Тос газан дууссан. Газ буугаад. Энэ газтай хостой юм шүү дээ. Энэ мөгийн ээж дарсан үрч. Шинэ өгцөө үрч. Өрцөнд ер хэмэд тавьчих. Сэлэнгөө өрцөө. Вау!
Вау. Тэгээд энэ хоо тиймэрхүү. Вау. Цонгны шаргадж байгаа өнөр гоё юм шүү дээ. Тийм үү? Та нар өнөрлж байна. Татаад. Тэр ихтэй ингээд яг хөсгөл далаа ирэг дээр хоол хийж чинь гэсэн чинь бас гоё л юм байна. Вайн угаа. Чи өөрөө л уучраа зү. Тасаа хийс тавьсан шүү дээ. Өчи уухаа. Гэх Хамаа гачна. гүй байж. Халамж байлаа гэхэд арай хитэрсэн байна. Юу хийж Гэцэг. дарамттай. За хордлаач босно бай. Одоо тэ энийг туршиж шүү дээ. Юм зүгээр ийм байхгүй ийм их асуунаа хийчих юм уу те. Тэр нь жоохон халуун чанар юм байл. Татчих пав гэдэг те. Вайн хийж болох уу? Гэхдээ вайн болно шүү дээ. Тийм. Гэтэ дахианы махан дээр вайн ярих юм гэдэг сонирхолтой. Тийм. Мэдхгүй байна. Жоо халуун байх зүгээр өстэй. Энэ юу гэдэг амлагч чинь? Кимчиний Күчүү гаруу, кимчи гарахад хийдэг. Нөгөө улааны чинь нунтаг нөхгүй. Халуун улаан байдаг шүү дээ. Нөгөө хөдөө хоол хийгээдсэн тэгээд хүслий ч юм билүүлээд хийчлээ. Чипэрс та. За. Күчүүжэн байхгүй, солонгосыг гол амтлагч байхгүй учраас орлуулсан гэтээ орлуулсан гэж байх гэж бодож байна. Идэв үз. За сайхан. За баярлаа. Яг тэрийг мөн байна. Мөн байна. Шаацсан байна. Тэгээ аргалж болтгол юм байна. Ямар ч байсан зүгээр spicy нөгөө юу байх хэрэгтэй. Соусан те. Саях ч юм болохоор зүгээр яг нэг юм халуун улаан чинжүүний жоохон чихэрлэг амттай тийм соус өсөх байх. А зүгээр юу ч юм бол хүчтэй ч юм бол нэлээд хөтгөн юу шүү дээ. Тусдаа бүр. Тэгтээ энэ бол орлож болох. Баярлаа. За баярлаа.